За юу яцхан хомис амьдрал хэрэг энэ да. Тэгэхээр ойрт ингээд философи ярьсангөө хэдүүлээ жоохон философт нөө. Тэрний өмнө би үргэлж амьдралынхаа апдейтээ ингээд хуваалцдаг те. Юу вэ гэвэл та бүхний хүссэн үлээсэн Марлап битүүрийн подкаст маргааш хийгдэн. Тэгээ хэд хоногийн дараа эдит ингээд дуусангууд битүүр ингээд подкаст ингээд нээлттэй ингээд цацсан мэдээж ойлгомжтой 10 дугаар хийнэ гэдгээр угаасаа хийнэ. Окей, та бүхэн patiently байгаарай. 7 хоногт нэг дугаар гаргадаараа л гаргаж чинь амьдрал үргэлжлээрээ л үргэлжлэнэ. Окей. Тэгтээ яг одоо хэдүүлээ энэ философи ярина гэснээрээ философи ярьцгаа. Ямар философи ярих вэ гэвэл Kierkegaard жоох хэлэхэд жоох төвхтэй. Би одоо л ингээд яаж pronunciation хийхээ мэдтгүй. Гэтэ хамаагүй заа. Энэ хүн болохоор existentialism буюу оршин байх философиг ярьж исэн анхны философчдын нэг. Окей. Хэдүүлээ нэг зүйл асууцгаая. Чи гэрлэх үү? Скол гэрлэх үү байх уу? Чи ажилд орох уу? Эсвэл гэртээ суух уу? Хоббитой болох уу? Хоббитой болохгүй юу? Аялах уу? Эсвэл аялсныхаа оронд мөнгө цуглуулж аваад хадгаламжтай байх уу? Ямар ч хамаагүй ингээд нэг шийдвэр байсан бай заяа. Юу ч гэсэн бай хамаагүй өдрийн төгсгөлөд чи үргэлж regret буюу шаналх нь ойлгомжтой. Энэ бол маш том point. Тэгэхээр хэдүүлээ ингээд энийг задлж ингээд ярьцгаая. Яаж задлж ярих вэ гэвэл бид нэр үргэлж тэр regret буюу харамссан мэдрэмжээс зүхтаж амьдрдаг нь үнэн бохгүй юу? Үнэн. Тэгээ хэдүүлээ бодож үзцгээ заяа. За үерхэлт ингээд нэг орлоо гэж бодъё. Энийг үерх гэж орлоо. Хосын харилцаа, найзын харилцаа, whatever the case. Чиний зүхтаагаад да тий одоо шилэл надаар таарад уншуулна уу, сэтгэл зүйчтэй болцсон уу? Ямар нэг тий нэг консалтинг авна ингээл нэг юм баг ингээд нэг харамсах гадагаад гэхдээ Kierkegaard-ийн point нь болохоор чи харамсал тодорхой. Тэгээ энэ дээр бас миний point гарч ирж байгаа байхгүй. Хүн төрлөختөнд амьдралдаа хийсэн ганцхан статистик 100% үнэн байсан шүү. Тэр нь бүхэл. Энэ дэлхий дээр байгаа бүхэл хүмүүс өгсөн хэдэн 100 мянган жилийн өмнө амьдарч ирсэн ч гэсэн хүмүүс өгч ирсэн. Энэ дээр ингээд нөгөө мөнх ингээд амьдарсан хүн анханасаа нэг ч байгаагүй. Тэгвэл хэдүүлээ энэ ойлголтыг задлцгаая. Regret буюу тэр харамсан мэдрэмжээ сонгох гэдэг ойлголт байхгүй юу? Би ингээд нэг хүнд хурдтахтаа сайгаад single насаараа явах уу? Би өдрийн төгсгөлөхэд бүх юм алтхаас айгаад бизнесийг насаараа явах уу? Эрс төлөхөөс яаж байна да? Эсвэл эрс төлөхөөс айхгүй зүгээр гэтээ суусны орнд ер нь явсныхоо яс цуг гэдэг шиг явна гэдэг чинь дахиад бас regret шүү дээ. Бизнес ч давхарч магадгүй шүү дээ. Тэр нэг баг гэртээ байсан дээр ч юм шиг те. Ингээд нэг юм хүний нэг юм амьдралын ингээд сонголт гарч ирж байгааз яг аль нь зөв юм бол аль нь бага юм болоо те. Энэ дээр миний point нь болохоор чи тэр харамсах зүйлээ сонгож чадах уу гэдгийг шийдвэр гаргахын өмнө өөрөөсөө асууж байгаа гэдэг болохгүй юу. Хэдүүлээ энийг илүү ухаалгаар ярьцгаая. Бид нэр хүртэх ёстой хүртдэг нь бас үнэн. Энэ дээр карма гэнэ, энэ дээр амьдралын сонголт гэнэ, энэ дээр чи өөр хүмүүсээ буруудах нь хамаагүй зөв. Хүртгсаа сонгож одоо хүртэж байгаа нь үнэн. Бид нэр ямар нэгэн зүйлийг сохорсон биш завшаад амжилттай болсон ч гэсэн тэр зүйл маань эрт өрөө хизээ нэг цаг бидний бас харамсал болох нь бас үнэн. Чи амар гоё үзэсгэлэнтэй ингээд гэрлэлтийг сонглоо. 50 жил, 60 жил хамт амьдралаа. Гэтэ та хоёрын нэгэн төрүүлэл юм шүү дээ. Гэхдээ 50 жил, 60 жил ингээд нэг гоё гэрлэлтэй ингээд нэг байх усгүй 50 жил, 60 хүртэл ингээд нэг хүн болгоноос яагаад ухаас инглэр явах уу гэдэг бас ингээд нэг тэр харамслыг сонгох шаардлага болж байгаа байхгүй юу тий. Тэр чи аль нь зөв сонголт вэ гэж асуухынхаа оронд эсвэргээрээ аль сонголт нь миний дааж чадах сонголт вэ гэдэг асуух нь чухал асуулт болсон юм байна. Би аль зовлонгийн дааж чадах юм. Ингэж асууснараа чиний тархич нь илүү ухаалаг шийддэг нь бас үнэн баггүй. Үргэлж бид нэр ямар нэгэн зүйлээс холддог, зүхтдаг, ямар нэгэн зүйл үргэлж ингээд нэг шүүдэг, эцсийн point буюу гаргалгаа эдрийг ингээд нэг олох гэж явдаг үнэн. Гэхдээ мянга бодлоо гэд өдрийн төгсгөлөд чи бодохдоо хүртэл бас ингээд нэг харамсахгүй юу? Арай их бодчихлоо. Бодзоор ягаад ингээд бодишэр дөрв болонгоо бүх нөхцөлөд болоод дуслаа гэж бас харамсах нь үнэн. Бодохгүйгээр шийдлээ гаргаад ингээд нэг алдаад бас харамсах ч бас үнэн. Онцлоо гэж бодоход бас л бас тэр нүн зүгээр ер нь бүх хэл зүйлүүд үнэн бохгүй юу. Тиймээс бид нар ямар нэгэн зүйлийг ойлгохдоо ямар нэгэн амьдралын чухал шийдвэр хийхдээ бид нар үргэлж баланстай байх хэрэгтэй.
Мгм. Энэ сонголт гэдэг зүйл дээр анхнаасаа зөв болон буруу гэсэн ойлголт байгаагүй шүү гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа байхгүй юу? Мгм. Эцсийн ингээд нэг одоо туйлын үн ингэж байдгүй би ингээ философитер баахан ярьдаг те. Та ч гэсэн ингээ амьдралынх ингээ нэг туршид бодоод үзээрэй заяа. Туйлын үнэн гэсэн зүйл анхнаасаа байгаагүй. Мгм. Тиймээс бид нар ингээд хэрхэн яаж балансыг болгох, хэрхэн яаж бид нар амьдралынхан сонголтондоо сэтгэл хангалуун байх вэ? Харамслаа бид нар яаж сонгох вэ гэдгийг л асуух байгаа байхгүй юу? Энэ дээрээс би та бүхэнд хэд хэдэн шипи гэдэг зүйлийг хуваалцъя. Эхний шипи. Бид нар өөрсдийнх нь dark side буюу одоо харанхуугаа олж харах нь бидний сонголтонд хамгийн эргээр нөлөөлдөг шүү гэдгийг би та бүхэндээ хуваалцах хүсэж байна. Эндээс хэдүүл ингээ ойлгоод үзье. Харанхуй гэж яг юу вэ? Макиавеллиан гэдэг ер нь бол ингээ хүмүүс ингээ философч гэж ярьдаг. Гэхдээ бас Макиавеллиан чинь өөрөө бас ингээд харанхуй гурван персоналити буюу одоо хүний хамгийн ноцтой ингээд нэг персоналитийг гаргаж ирсэн хүн бохгүй одоо нэг одоо түүхэн дүр гэх юм уу? Энэ хүн зүгээр хүн угаасаа юм заваа мэдрэл муутай гэдгийг биднэрт ойлгуулсан байгаа байхгүй юу? Энийг хамгийн гоёор тайлбарсан болохоор Карл Юнг байсан. Карл Юнг чи өөрхөн хэдий хэмжээний харанхуй хэсэг буюу одоо хатаархал, өс хонзон, уур, тэ manipulation гэдэг ч юм уу. Эдгээр зүйлүүдтэй нүүр тулах тусам, эдгээр айдсуудтай хамтдаа бүжиглж сурах тусам чи өөрөөсөө илүү гэрлийг олж хардаг нь бас үнэн бохгүй юу? За тэгвэл энэ ингээд нэг ойлголт бидний тэр шийдвэр гаргалтанд яаж нөлөөлж байгаа гэдэг асуултанд хэдүүлээ хамтдаа хариулцгаая. Чи өөрхөн dark side-ыг мэдрэх тусам илүү хөөрхөн гэрлээг олж авдаг буюу илүү зөвөр уралцуулдаг байхгүй юу? Илүү зөвөр атархаж сурдаг байхгүй юу? Илүү зөвөр бас бодож сурдаг үнэн бохгүй юу? Ямар нэгэн зүйл дээр одоо өөрхөн тархиндаа ингэж delusion буюу хийсвэр зүйл үүсэхгүйгээр маш ухаалгаар бодож чаддаг. Мөн адил бид нар хүний нэгэнд амьдарч байгаа гэдэг утгаараа ямар нэгэн сонголт, ямар нэгэн шийдвэрийн өмнө бид нар үргэлж баланстай байх хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийг шүүж хэлцэж байхдаа шүүх. Бид нар хэд өдөр байж болохгүй. Бүр балиар өдөр байж болохгүй байхгүй. Бид бас балиар готрогч байж болохгүй. Бид нар зэрэг тэр бүх ингээд нэг шийдвэр гаргахын өмнө тэр бүх мэдээлэл, мэдрэмж, ойлголтуудыг зүгээр acceptance буюу хүлээгээд авчих. За одоо тэнгуүдээ тархич нь тал талын мэдлэгтэй болон мэдээлэлтэй болж эхэлнэ. Энд дээрээс чиний тарих илүү ухаалаг бас бодож эхэлдэг байхгүй. Эсвэргээр бид нар ямар нэгэн зүйл дээр яагаад одоо дааж чаддгүй ч юм уу эсвэл ер нь хүлээн зөвшөөрөөд хэцүү regret хийдэг вэ гэвэл бид нар зөвхөн хар цагааны нэг л хэсгийг голцоо харцсан байдаг болохоор нөгөө хэсгийг нь харчихгүй яавдаа гэж regret буюу харамсдаг нь үнэн байхгүй юу? За одоо хэдүүлээ нэг задлцгаая. Энэ амьдралын сонголтын дээр чи альмаатай үерх их сонголт гаргалаа гэж. Эсвэл бататай ингээд нэг гэрлэх сонголт. Аль нь хамаагүй заяа. Чи альмаа гэдэг хүний dark side бас давхар харцсан байх хэрэгтэй. Бас light буюу гой зам үүдээ давхар харцсан байх хэрэгтэй. Зүгээр байгаар хүлээж авах. Альмаа чамд триггерлээ гэж одоо нэг чамд нэг гинт бичигнээд ингээд нэг шоконд оруулаа гэж бодъё л доо. Зүгээр зөв. Наач өстө сайн нэгтгэв. Энэ альмаагийн өгчөө тэр одоо нэг тэр триггер буюу чамд шоконд оруулж ингээд паниктуулж байгаа зүйл чинь яг үндэ чи тэр альмаагаас илүү ухаалаг хичээл сурах боломжийг олгосон байдаг. Дараа нь тэр хийсэн сонголтондоо хамсах одоо нэг тэр сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдийг өхөн бага гэдэг байхгүй. Эсвэргээр чи альмаагийн зөвхөн ингээд нэг гэрэлтэй хэсгүүдийг хараад байх юм бол альмаагийн харахуй хэсгийг харж чаддгүй. Мөн адил альмаа стажик ингээд нэг юмыг ээж тэгээ энийг стажик байнга шалгах хэрэгтэй, ер нь байнга гэх хэрэгтэй. Гэх юм бол харахуй хэсгийг харах юм бол альмаагийн гэрэлтэй зангийнаас харж чаддгүй байхгүй юу? Яагаад би ингэж нэг хоёр хувааж байгаа вэ гэвэл эцсийн эцэс чиний сонголт жинхэнэ тухайн дээр яг гоё ингээд нэг мөчгөр болоод хийгдэж тэнцэж чадсан уу гэдгийг асуухал зорилготой байхгүй юу? Одоо энэ дээрээс чи жинхэнэ тухайг нь айгуу сайн олоод харсан хар цагаан аль алинтай нэг мэдэрсэн тохиолдол чи өөрөөсөө ухаалгаар асууж чаддаг. Би энэ хүнтэй хамт байхад билнэ үү гэдэг ч юм уу те.
Хэрвээ энэ үргэлж надад дэндүү гой санагдаж байна. Би алтгаа сайж байна. Окей. Угаасаа штор хийзэнэ цаг таалтай шүү дээ. Гэхдээ алтгаас айлаа гэд би энэ хүнээс ингээд нэг холдогтоос бэлнэ үү гэдэг ч юм уу. Эсвэл алтгаас айхгүйгээр окей хамтдаа байх нь зөв ч юм уу гэдэг ч юм уу. Яг энэ асуултыг баланстай ингэж өөрөөсөө асуух хэрэгтэй байхгүй. Мөн адил тэр туйлын үнэн гэдэг зүйл ингээд байхгүй нь ингээд харагдаад байгааз бүх зүйлүүд яг ингээд нэг гаднаа харагдаж байгаа шиг гоё байдгүй. Харин бид нэр тэрийг яаж ингээд шүүж байгаа, яаж бид нар тэрийг ойлгож байгаагаараа бидний сонголт гаргах тэр чадамж чинь төжиж шинээрээ сайн болж эхэлдэг юм аа. Одоо ингээд нэг юмнууд ойлгомжтой болж байна тий. Тэр сүнслэг ертөнцийн ч гэсэн адилхан spirituality тий. Хүн болгол ингээд нэг fucking анх ингээд spirituality үзэж байхдаа тий. Яа manifest гэж мэгээл тэр нь юм team soulmate whatever the fuck is. Айл нэг сүнсээс рэлж гэж аах шиг. Хөөе. Хэдүүлээ жоохон dark side энэ хад сүнслэгсэй тий. Чи илүү fucking мэдрэг болно шүү дээ. Яг бол чи тэр мэдрэг хүрээч ихсэн болохоор чи илүү өөрийгөө триггердэн чи илүү өөрийгөө мэдрэл муутаар мэдрэн чи илүү өөрийгөө isolation буюу өөрийгөө өвтгөж эхэлнэ. Энэ бол угаасаа ингэ тэр сүнсээс сэргийлдэг процесс шүү дээ. Хүн болгол тэгж тайлбарлаж шүү дээ. Гэхдээ чи энийг enjoy хийхэд бэлэн үү? Чи энэ туршлагыг enjoy хийхэд бэлэн үү? Би өөрийнхөө тархиад хэлээд салах хэвээр хүмүүсээс салаад дуусгах хэвээр юмнуудаас л дуусгаад өөрөө шинийг сонгоход би бас бэлэн үү гэдэг асуултыг асуучих юм бол магадгүй spirituality чиний сонирхлыг татах ч юм уу. Хүн өвс хинж мэдэхгүй. Чи MCS-д орох уу? Тав модд орох уу? Чи аль нэгэн зорсон бай би энэ дээр ингээд нэг ажилд оронгууд тэнийг хүмүүс яадаг стресс байдаг ямар нэгэн мэдрэл мот юмнууд угаасаа байж лээдэг. Гоёг нь бол угаасаа харагдсан байгаа. Яг бол аль алийг сонирхож байгаа болохоор. Гэтэ бас муухай гэдэг хараач. Энийг миний араас ингээд наах дараа нь тэнийг байж магадгүй whatever the fuck. Гэтэ чи тэрийг accept хийж чадах уу? Буюу хүлээнсүүлж чадах уу? Тэр яана би тэнийг сонголт хийчлээ дээ гэдэг тэр мэдрэмжийг чи хүлээнсүүлж чадах уу гэдгийг өөрөөсөө асуу. Чадна гэж бодох юм бол чи тэгвэл юунд нэрвэлцэх сонголт хийхээсэ. Ойлгомжтой болж байна уу? Тийм байна да. Тэгэхээр энэ бол миний та бүхэнтэй хуваалцах богинохоо хэмжээний философи гэдэг нэг байлаа. Энэ философи яагаад бид нар хүний амьдрал хүний сонголтын асуудал чухал байдаг вэ гэвэл бид нар ямар нэгэн зүйлийн цаад мөн чанар гэж ярьдаг тийм. Мөн чанар хэрэл нэг амар нэг сүртэй ойлголт биш шүү дээ. Зүгээр л бүх зүйл харагдаж байгаа гоё бишээ. Бүх зүйлээс харагдаж байгаа шээс муухай бишээ. Зүгээр чи та жоохон судалж жоохон ухаж байгаа. Тэгээ өөрөөсөө асуучгал гэдэг л ойлголт штэ. Тэр юм эзэн цагт чиний амьдрал чиний гарт ирдэг байхгүй. Чиний амьдрал бусдын нөлөөд биш. Чиний амьдрал аав ээж чинь чамд тэгж хэлнэ үү? Найз хүн чинь тэгж хэлнэ үү? Дүү чинь тэгж хэлнэ үү? Whatever the fuck is. Чи өөрөө амьдралаа сонгодог. Дараа нь ямар нэгэн зүйл fucked up боллоо гэж бодоход үлээ айл өрөөний болон сууж арих уух шаардлага байхгүй да. Тий. Ийм болчлаа. За би эндээсээ ингээд сурчиё. За ингээд нөгөө шавчи. Салууд гээл ингээд явна штэ. Эцээц. Би лавдаг энэ ойлголтыг та бүхэн дэрж байхдаа би хувьдаа нэг зүйлийг ойлгож байсан. Би сонголт хийхгүй байж настан туршдаа regret ингээд байх уу? Эсвэл суусан цэцнээс явсан тэнэг нь байх уу гэдгийг би өөрөөсөө асуусан. Заримдаа би суусан цэцэн байх хэвээр нүнэлтэй. Гэхдээ хэр удаан би бодох хэвээр гэж. Хэр удаан би сонголт хийхээс айгаад хэрэгж тэрж одоо overthink болж тархиа маань ингээд маргааш нөгөөдрөө бодоод байх anxiety байх хэвээр гэж. Бас нөгөө талаасаа энэ ч гэсэн зөв. Би ингэж overthinking гэж болж. Би ингэж юм болгон дээр analyze ингэж нэг хийж тархиа ингэж нөгөө нэг бүшилснээрээ бас ингээд тодорхой хэмжээгээр ухаалаг шийдвэр гаргадаг нь үнэн. Гэхдээ тэглээгээд бас ингээд тэр боломжууд тэр ямар нэгэн нөхцөл байдлууд те эсвэл тэр гоё үзэх гоё тэр туршлагууд whatever the fuck гэсэн чамаа хүлээхгүй гэдэг нь бас үнэн. Тэгээд тэр туршлага үр дүнгийг мэдхгүй. Тийм чинь тэгэхээр хий чи явж байгаа хугацаанд учрыг нь олжээ. Процессд учрыг нь олъё. Тэр үр дүнд ингээд нөгөө харагдаад байх юм те. Энэ зүйл өстой гоё бүтэн, энэ зүйл яг миний бодсон даа өстой чиг онц бүтэн нөгөө үр дүнд харагдаад байх юм. Зүгээр процессд enjoy хийчихэ. Тэр хугацаанд хэрэг би триггердүүллээ буюу ингээд нэрвцэн мэдрэмж авлаа. Хэрэг би тэр үед ингээд унлаа, депрешнд орлоо,
алдлаа whatever ингээ тэрийг тэр үед учрыг олж байгаа. Тэгэхээр би тэр үед ингээ согсон мэт завшаад ингээ амьдралаа жаргалтай болгочихлоо. Бас тэрийг тэр үед мэдэрч. Энэ мэдрэмжээ би худлаа явуулаад байх юм. Зөв мэдрэмжтэй сайхан нуртуулчих. Хүлээж авлаа. Окей, ийм байд юм байна, тийм байд юм байна. Окей, би шаналаад байна уу, жаргаад байна уугаар авирдаг баг ингээ сэхлээ мэдэрчээ дараа нь гаргачих. Тэгээд what's next буюу дараагийнх нь юу вэ? Миний дараагийн челленж юу юм бол? Миний дараагийн алхам юу юм бол? Харахгүй болж байгаа шиг маргааш өглөө болох нь бас үнэн. Гинт би хүчлээ гэж бодоход харамсахгүй амьдрахгүй гэдэг ч юм уу. Хүсэн ч гэсэн харамсалдаг. Өгч байгаа моменттэй. Тех баг гэж би мэдчихэв. Гэхдээ өдрийн төгсгөлөхэд би аль тэр харамсалын мэдрэмжийг сонгож байгаа нь чухал болохоос биш. Амжилттай болох тех ингэх гэдэг нэг юм эцсийн үр дүн анханасаа хамаагүй байсан шүү гэдгийг би та бүхэнд жишээн дээр хуваалцахыг хүссэн. Яа болно да. Тий амьдрал чинь янз нь шүү дээ тий. Аль юм болгоно л ингээл нэг цэцэг царайлал гэдэг ингээд сууж байгаа юм. Өстой чиг дөрөв явах хэрэгтэй шүү дээ тий. Cheers money guys.